За, үнэнтэй харилцах харилцаа. Үнэн гэж юу вэ гэдэг. За, өнөөдөр бидний амьдарч байгаа 21-р зууны энэ цаг хугацаа болохоор өмнө хизээч байгаагүй ийм онцгой улирал, онцгой цаг хугацаа байгаа. Юу гэхээр Даниил ном дээр хэлсний дагуу мэдлэг тэ арвижих гэдэг тийм санаа байгаа. Хизээч өмнөх зуунуудад мэдээлэл ийм их түгээмэл болсон. Мэдлэг ийм их боломжтой болсон ийм цаг хугацаа байгаагүй. Бид нар бүх төрлийн мэдээлэл боломжтой. Тэ бид нар хүсэж байгаа зүйлээ Google дэх, эсвэл ямар нэгэн бидний хайлтын браузерыг нээгээд маш хурдцтайгаар бүх зүйл гараа зогсохгүй маш хурдцтайгаар мэдээллийг бид нар сонсох боломжтой. Буюу бид нар маш их юм хурдтай ийм нийгэмд амьдарч байна. Мэдээллээр үнэхээр дарагдсан байгаа буюу мэдээллийн бохирдол донд амьдардаг гэсэн үг. Яагаад бохирдол гэж яана гэхээр нэгдүгürt нь бидний сонсож байгаа болгон үнэн биш. Маш олон худал мэдээлэл явдаг байгаа. Дээрэс нь бас шаардлагагүй мэдээлэл явдаг байгаа. Энэ мэдээллийн бохирдол донд одоо монголчууд утааны бохирдолтыг, агаарын бохирдолтыг бас сайн ойлгодог. Гэтэл мэдээллийн бохирдол дотор яаж би өөрийгөө цэвэр авч үлдэх вэ? Яаж би өөрийнхөө оюун санааныхаа цэвэр байдлыг хадгалах уу гэдэг энэ том асуудал дагалдагч бидний өмнө зөв зохисоор тавигданаа. Одоо хиймэл оюун ухаан хөгжсөн байгаа. Одоо энэ дүрсийг харах юм бол AI-аар бий болгосон дүрс. Энэ ингээ харахад бол бид нар жинхэнэ үнээс ялах ямар ч боломж байхгүй. Гэтэл яг адилхан харагдаж байгаа мөртлөө энэ бол жинхэнэ бодит хүний зураг биш. Энэ болохоор хиймэл оюун ухаанаар бий болгосон зураг байгаа. Энтэй адилхан яг хүний дуу хоолой тэр байтугай бүр таны дуу хоолойч гэсэндээ копидо таны дуу хоолойгоор бүхэл бүтэн видео, бүхэл бүтэн одоо мессежүүдийг хийх боломжтой. Тэгээд тэрийг сонсоод яг та юу, та биш үү гэдгийг ялах боломж бараг байхгүй. Харсан ч үнэн худал хоёрыг ялах чадваргүй, боломжгүй. Сонссон ч гэсэндээ энэ яг тэр хүний хоолой мөн үү, биш үү гэдгийг ялах боломжгүй. Цаашлах юм бол видеонууд их тийм ээ бүхэл бүтэн одоо тухайн хүнийг оролцуулсан видео бичлэгүүд байх боломжтой. Тэр нь болохоор заавалчгүй үнэн гэсэн үг биш ээ. За тэр байтугай хиймэл оюун ухаанаар бүтээгдэхүүнүүдийг гаргаж байгаа тийм оюуны бүтээгдэхүүнүүд, урлагийн бүтээгдэхүүнүүд, дуунууд одоо хиймэл оюун ухаанаар бий болсон маш олон дуу, хуур тийм монгол дуу, гадаад дуунууд, бүхэл бүтэн сувгууд YouTube дээр бий болцсон байж байгаа. За тэгэхээр хиймэл оюун ухаан сайн уу, муу юу гэж та юу гэж бодож байна? Хиймэл оюун ухаан сайн уу, муу юу? Ямар хэмжээнд хүлээж авч байгаагаас шалтгаалдаг та. Одоо бодит гэж хүлээж авах уу, эсвэл ямар нэгэн хэрэглүүр гэж хүлээж авах уу? За баярлалаа. Өөр юу гэж хэлж байна манайхан? Одоо үнэхээр ингээд бид нэр том асуулт төрж байгаа те. Энэ ингээ хиймэл оюун ухаан ингээд хөгжөөд ирэхлээрээ хүн төрөлхтөнд занл хийл аюул байна уу? Эсвэл энэ дэлхийн ертөнцийн хүмүүс биш. Хиймэл оюун ухаан удирдаад тэд нар чинь бол чадвараараа бид нарыг давна шүү дээ. Үзүүлэлтүүдээр хамаагүй давна. Гэх мэтлэнгээр маш олон асуултууд, ёс зүйн асуултууд, тийм ээ шинжлэх ухааны асуултууд байгаа. Миний байр суурь ямар байгааг би хэлчихье. Хиймэл оюун ухаан болохоор өмнө интернеттэй адилхан, машинтай адилхан, тийм ээ. Энэ бол зүгээр хүн төрөлхтний бий болгосон нэгэн зэмсэг гэж ойлгох хэрэгтэй. Жишээлбэл төмрөөр бид нэр газар хагалж болно. Эсвэл төмрөөр бид нар хэн нэгний толгойг хагалж болно, тийм үү? Тэгэхээр тэр төмрийг юунд хэрэглэж гин гэд яаж хэрэглэж гин гэдгээс л тэр өнцгөөс л хамаарна. Тэгэхээр хиймэл оюун ухаан гэдэг бол өөртөө угтаа муу юм уу, сайн биш. Тэрнийг ямар боломжуудаар хүмүүс яаж ашиглах уу гэдгээс хамаарна. Энд бол айх шаардлага байхгүй. Зарим хүмүүсийн таамаглаар болохоор хиймэл оюун ухаан бас ирээдүйд антихристийн үгээгүй будсар гэдэг нэгэн дүрс Иерусалимийн сүмийн ариунаас ариунд босох байгаа. Тэр нь болохоор яг юм бодит юм шиг байна гэж. Яг AI-аар бүтээгдсэн, эсвэл тэр чигээр яг AI
амьд AI гэх юм уу те бараг хүн шиг болсон амьд AI байх болно гэдэг бас таамаглал жишээлбэл гарч байгаа. Миний уриалж байгаа нь болохоор хиймэл оюу ухаан болохоор бидний айх зүйл биш харин зөв зүйтэйгээр ашиглаад явах. Үүнийг бол хэн ч зогсоож дийлэхгүй. Энэ бол гарах ёстой зүйл. Харин бид нар өөрсдийнхөө байр суурийг зөв эзлээд ашиг нь хүртээд явах юм байна. За тэгээ хэлсэн тийм ээ. Бид нар аль нь үнэн бэ? Аль нь худлаа вэ гэдгийг одоо мэдхэд маш хэцүү болоод ирчихэж байгаа. Үнэн гэж юу вэ? Юуны төрөнд болохоор объектив зүйл байгаа. Объектив зүйл гэдэг нь болохоор субъектив биш буюу тухайн хүний үзмжээр шийдвэрлэгддэг асуудал биш гэсэн үг. Бид нэртэй, биднэргүй, миний итгэсэн, миний итгээгүй, миний дургуутсан, миний дургуутсаагүй байж байдаг объектив бодит зүйл юм аа. Тэгэхээр үнэн бол Бурханаас гаралтай. Одоо Христ Иесусийн дуудагдсан элч Паул Бурханы сайн мэдээний төлөө тусгаарлал өгчээ гэж Ром ном эхэлж байгаа. Бурханы сайн мэдээ гэдэг болохоор өөрөө биднэрт үннийг заадаг. Библи бидэнд үннийг заадаг байгаа. Тэгээд үнэн болохоор Бурханаас өөрөөс нь үүдэлтэй зүйл байгаа. За дараа нь үнэн бидний бодит байдлыг мөн байдлыг илчилдэг байгаа. Өөрөлдвөл би өөрийгөө зөв байна, буруу байна гэдгийг хэмжиж үзэх хэмжүүр байх хэрэгтэй тийм үү? Тэр хэмжүүр нь болохоор үнэн байна. Үнэн байхгүй бол би өөрөө зөв амьдарч гэнэ үү, буруу амьдарч гэнэ үү гэдгийг хэмжиж үзэх хэмжүүр надад байхгүй. Тэ баримжаа надад байх байна гэсэн үг. За үнэн бол Месиа руу заадаг. Тэ Христ рүү заадаг гэсэн үг. Бүх үнэн бол нэг хувь хүн рүү заадаг. Тэр нь бидний хэлсэн Месиа Йешуа байгаа. За тэгээд цаашлах нь бол үнэн бол өөрөө Месиа байна гэж. За Ром номын 1-р бүлгийг уншиж хахад Паул элчин өнөөдөр бас дэлхийд даяар энэ бүлгийг үзэн яддаг хүмүүс байдаг. Ялангуяа ижил хүүснүүд энэ Ром номын 1-р бүлгийг үзэн ядаа зарим улсын төрн тийм ээ Ромын 1-р бүлгийг заахгүй бах. Библиэд уншихгүй байхыг шаарддаг тийм түүхүүдийг би сонсч байсан. Бидний хувьд болохоор Библийг байгаа чигээр нь уншнаа. За Ромын 1:18 дээр ингэж хэлсэн байдаг. Бурхны уур хилэн үннийг зөвхт бусаар нуун дарагч хүмүүсийн аливаа бурханлаг бус ба зөвхт бус байдлын эсрэг Тэнгэрээс илчлэгддэгэ гэж нэг юм үг байгаа. За англиар болохоор For the wrath of God is revealed from heaven against all ungodliness and unrighteousness of men who by their unrighteousness suppress the truth гэд. Энд дээр миний анхааруулж байгаа үйлэг болохоор дарах гэдэг үг байгаа. Англиар болохоор suppress буюу яг дарангуулах гэдэг санаа байна. Энэ ишлэл дээр Паул элч ямар асуудлыг сөхөн гарч ирсэн байх юм бол Бурхны үннийг зөвхт бусаар дарах гэж оролдгийн тухай хэлсэн байна. Бурхны үнэн бол биднээс хамаарахгүйгээр объектив байдлаар оршин тогтнож байдаг. Харин бид нар тэр үнэнд хандахдаа тэр үннийг байхгүй юм шиг тэр үннийг дарж амьдрах ийм хандлагыг бид нар гаргадаг байгаа. Одоо жишээлбэл ижил хүүснүүдийн хувьд тийм ээ энэ үнэн Библиэлд байсаар байхад хүн болгон хүүсээ сонгож болно. Би жишээлбэл эрэгтэй хүн байлаа гэхэд би энэ үнэнд итгэхгүйгээр би өөрийгөө эмэгтэй хүн гэж харж болно гэдэг ийм гаж тэ бузрын тэнцлээ өрнүүлдэг байгаа. Харин Паул хэлчихлээрээ Бурхны үннийг нууж дарах, англиар suppress гэдэг нь болохоор дарангуулах гэдэг санааны тухай хэлсэн байна. За яг л үннийг дарах хүсэлтэй байд юм байх юм бол би нэг 4 жишээ гаргацсан байна. Ямар нэгэн зүйл буруу байгааг мэдэж байгаа ч үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байх. Тэ? Миний хийж байгаа зүйл буруу байсан ч гэсэндээ би энийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үед бол би үннийг дарах хүсэлтэй байна. Эсвэл бардамлаасаа болоод үнэн байдлыг хүлээн зөвшөөрчих юм бол би хүмүүсийн нүдэнд өөрийнхөө байр суурийг алдах гээд байгаа учраас энэ үннийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь миний нэр төрөнд ашигтай учраас үннийг дарж тийм ээ худлаа байдлыг үүсгэж худлаа байдлаар өөрийнхөө нэр төрийг өргөж гарах ийм ашиг сонирхол байдаг. Энийг болохоор улс төрийнхэн бол мэрэгжлийн хэмжээнд хийдэг байгаа.
Дараа нь үннээс илүү тав тухтай санагддаг зүйлийг сонгодог. За үнэн бол биднэрт дандаа тав тухтай, дандаа тийм гоё мэдрэмжийг төрүүлэхгүй биднэрт тав тухгүй эвгүй байдлыг бас бий болгодог. Яагаад гэвэл би өөрөө худлаа явж байгаа. Миний хийж байгаа зүйлс, миний амьдралын хэв маяг буруу байгаа үед үнэн гарч ирэхлээр намайг хэр зэрэг буруу байгаа вэ гэдгийг гаргаж ирдэг, илчилдэг учраас маш их тавгүй байдлыг хүмүүст авчирдаг байна. Дараа нь итгэхийг хүсч буй зүйлээ зөвтөхийн тулд маргаан үсгдэг гэж. Тэгэхээр зарим хүмүүс яг объектив байдалд итгэхгүй, яг өөрийнхөө би ийм зүйлд итгэмээр байна гэдэг хүслээ яг өөрийнхөө одоо субъектив үннийг бий болгоод тэр үннийг дэмжихийн тулд объектив үннийг дарах байхгүй мэтэр тийм ээ, байдгүй мэтэр дарах юм орлого хийдэг байх нэ. За барилгад нэг юм ихцлүүр гэдэг зэмсэг байдаг. Англиар болохоор энийг plumb line гэж хэлдэг. За энэ яадаг багч вэ манайхан? Хэлээд өгдөө. Энэ багчийг хэрглэж үжижсэн хүмүүс байна уу? Эсвэл хэрглэж яхахыг харсан хүмүүс байна уу? Яадаг юм бол энэ багч нь? Игч бусыг хардаг. Их юм. За энэ ихцлүүрийг юу хэрэглэдэг вэ манайхан? Босоо гэмждэг гэсэн. За энийг барилгад хэрэглэдэг. Барилгад яаж хэрэглэдэг гэх юм бол энэ маш энгийн. Энд бол цахилгаан ямарваа нэгэн эд анги байхгүй. Тэгээ ямарваа нэгэн компьютер хэрэглэгддэггүй. Яг Бурханаас өгсөн байгаа өгдлийг ашиглаад миний барьж байгаа хан дали байна уу, тэгшин байна уу, эсвэл би яг яавал тэгшин байх вэ гэдгийг баримжааллыг өгдөг тийм ээ. Одоо энэ зэмсэг байгаа. Тэгэхээр энэ урдаа ийм хөндрүүлэгчтэй, ийм тодорхой орчуутай уяа байдаг. Яг энэ уяа нь болохоор газрын хаврагтай яг 45 градусыг үүсгэсэн. За цаашлах юм бол дэлхийн яг төв рүү хүндийн жингийн төв рүү заасан энэ шугамыг бий болгодог байгаа. Энийг бол хэн ч өөрчилж чадахгүй. Энэ шугам нь тэр тэгшгэн байна гэсэн үг. Өөрөөр яг ихц тэгшгэн шугам байдаг. Тийм учраас хичнээн давхар байшин барьсан энэ энгийн аргачлалыг хэрэгжүүлэхэд тэгшгэн хан байшин барилгыг тэгшгэн барих боломжтой. За энэний дагуу Бурхны үнэн болохоор бидний худлаа сэтгэж байгаа алдаатай ташаа дали сэтгэж байгаа сэтгэлийг яг энэ үннээр объектив үннээр засдаг байгаа. Тэгэхээр Бурхны үннийг бид энэ ихцлүүр гэдэг багжаар жишиж болно. Бурхны үнэн бол объектив бөгөөд үннээс оролцоо байх шаардлага. Тэ? Хүн үннийг тодорхойлох гээд компьютер юм уу хиймэл ухаан янз бүрээр тодорхойлох гээд байх шаардлага байхгүй. Энэ зүйл болохоор объективээр Бурхнаар өгөгдчихсэн байгаа гэдгийг ойлголттой байна. Энэ үнэн, энэ ихцлүүр далийн ханыг илчилдэг бол сүнслэг ихцлүүр болох үнэн бол бидний байдлыг илчилдэг байна. Би худлаа амьдарч байгаа бол би зөвхт бус амьдарч байгаа бол Библийг уншихад би зөв биш байна гэдгийг гаргаж ирдэг байгаа. Тийм учраас би өөрөө энэ худлаа амьдралдаа, гин нүгэлтэй амьдралдаа, зөвхт бус амьдралдаа дуртай энэ амьдралдаа би их гоё тааламжтай таавар амьдарч байгаа бол Библийг уншихлаар аюух тавгүй болдог. Яагаад гэх юм бол Библиэлд миний амьдрмаар байгаа зүйлсээс эсрэг зүйлийг гаргаж ирдэг. Намайг тавгүй болгодог байгаа. Тийм учраас үнэн бол ихэнхдээ биднийг өвтгдөг. Тэг хүмүүс үннээс айдаг, өвтгөөс айдаг учраас үннийг мэдэхгүй байж байгаа л дуусъя гэдэг ийм тэнэг шийдвэрийг гаргадаг. Тийм хүмүүстэй та нар таарч байсан баг гэж бодож байна. За болио энийг унших юм бол ингээд дахиад болохгүй юм гараад ирнэ. Зүгээр л нүдэн балаа чихэн дүлийн явж байгаа л дуусъя гэдэг ийм сонголтоо гаргацсан хүмүүс байдаг. Би ийм хүмүүсийг сонсч байсан. Үнэн биднийг тавгүй болгодог. Яагаад гэвэл биднийг худлаа байна гэдгийг барьж өгдөг учраас. Амен. За энэ асуултыг бид нөр өөрсдөөс байнга асуудаг байх хэрэгтэй. Би ямар үннийг дарж байна? Би ямар үннийг эсэргүүцэж байна вэ гэдгийг өөрсдөөс асуудаг байх хэрэгтэй. Яг л хүн болгонд айдаг үнэн байдаг. Би ингээл Библийг уншижсэн чинь миний энэ амьдрал, миний дуртай зүйл худлаа гэдээ гараад ирвэл яана. Тэгвэл би одоо өөрийгөө өөрчлөх шаардлага гарна тийм ээ гэж айдаг байна.
Зарим итгэгч хүмүүс Библийг 66 номын бүгдээр ингэ уншдаггүй, уншихыг хүсдэггүй. Тэн дээр байгаа үннийг бүгдээр ингэ олж мэдхийг хүсдэггүй хүмүүс байдаг. Тэр хүмүүс яг үе үе пастрын номлоор багш нарын хичээлээр тийм ээ янз бүрийн мэдээллээр янз бүрийн постор ч юм уу те үнэн гарч ирэх юм бол тэрийг сарчаа за энэ үнэн бол дайггүй байл энийг дагъя. Гэхдээ би бас бүгдийг ингэж амар гүн ормооргүй байна гэсэн үг. Бүр ийм үгийг монголчууд хэрэгэлдэг гэж боддоо. Би одоо итгэлд эсвэл би Библиэд одоо гүнзгий ормооргүй байна гэж хэлдэг. Энэ юу хэлж яана гэхээр Библи бол муу эсвэл Библи буруу гэдэг асуудал биш. Харин энэ бол тэр хүн өөрөө үннээс айж худлаагаар амьдрахыг эрхэмлдэг гэдэг ийм ойлголт байгаа. Тэр нь болохоор Библийн тухай биш, тухайн хүний тухай биднэрт илүү их ойлголтыг өгж байна гэсэн үг. Та өөрөөсөө яг одоо асуугаад үзтээ. Та ямар үннийг өнөөдөр хүртэл дарж амьдрдаг вэ? Таамаглаад байгаа ингээд сайн бодох юм бол гарч ирэх гээд байгаа. Гэхдээ тийшээ би сонсоогүй би хараагүй гэтээ тэр үннийг дарах гэж оролддог. Ямар хандлагууд байдаг вэ? За, энийг болохоор бид нэр өөрийгөө хуурах гэж хэлж болно. Үнэнтэй тулж ясны оронд өөрийгөө хуурж явах нь тэр хүмүүст амар байдаг. Одоо жишээлбэл зарим хүмүүс нь колаг ямар мууг нь мэдсээр байдаг. Тамхиг ямар муу гэдгийг мэдсээр мөртлөө үргэлжлүүлэн татсаар, үргэлжлүүлэн тогтмол кола уудаг хүмүүс байдаг. Тэр хүмүүс яаж гэнэ вэ? Үннийг ингээд мэдж байгаа мөртлөө үннийг дарж гайгүй те энэ бол уг нь бол айгу хортоо гэсэн, биед муу гэсэн, биеийг эвддэг гэсэн, ясыг яаруулдаг гэсэн, чихрийн шижин хүрэгдэг, тархалтыг үүсгдэг гэдэг ч юм уу. Энэ зүйлийг мэдж байгаа мөртлөө энэ бүгдийг дарж агаад тоохгүй байжгаад колагаа уудаг, тамхиа татдаг тийм ээ. Ийм ойлголт байдаг. Тэгэхээр энэ хүн бол энгийн үгээр хэлэх юм бол өөрийгөө хуурдаг хүн гэсэн үг. Тэгэхээр тэр хүнд бол дайсан шаардлагагүй. Тэр хүн бол өөрийгөө хуурна гэсэн үг. Тийм хүний эсрэг бол диавол нэг амир хүчээ хаях шаардлага байхгүй. Яг бол тэр хүн өөрийгөө хуурж өөрийгөө одоо чадах програмчлалыг бий болгосон байна гэсэн үг. Танд тийм юм байхгүй бах гэж үнэхээр гордож байна. Роми 2:8 дээр ингэж хэлсэн байна. Харин хувиа хичээгч үннийг дагдаггүй. Харин зөв бусыг дагдаг хүмүүст уур хилэн ба хилэгнэл буулгана гэж. Тэгэхээр үнэнд дургуутдаг ийм боломж танд байна өгөгдсөн байна. Хүмүүс үннийг мэдэнгүүтээ дургуутсах ийм сонголт бас биднэрт өгөгдсөн байна. Бид нар үннийг нэг бол дагах, нэг бол үннийг дагахгүй байх сонголт бидний өмнө байдаг. Үннийг дагахгүй гэсэн шийдсэн хүмүүс болохоор зөв бусыг дагдаг гэсэн үг. Тэ? Үнэн биш худлаа зүйлийг дагдаг буюу зөв биш харин зөв бус зүйлийг дагдаг гэсэн үг. Тэгэхээр энэ хүмүүс яах нь вэ? Үр дагавар гэж байна уу? Үннийг дагахгүй байх юм бол энэ бол зүгээр л хувь хүний өөрийнх нь эрхийн асуудал штэ гэж зарим хүмүүс хэлж магадгүй. Тийм ээ. Тэр хүн зөвийг дагахгүй гэдэг тэр хүний өөрийнх нь эрхийн асуудал байж болно. Гэхдээ энэ үр дагавартай худлааг дагах юм бол сайхан амьдрна гэж байхгүй. Яагаад гэвэл уур хилэн ба хилэгнэлийг бурхан өөрөө тэр хүмүүстээр буулгана гэсэн байна. За бид нар энийг зөвхөн одоо бурханы уур хилнээс гадна зүгээр л үннийг дагахгүй бол би өөрийгөө хохироно гэсэн ойлголтыг бас авах хэрэгтэй. Бурханы нэг заавчгүй гардаж хийхгүй. Бид нар үгэнд дургүй байх нь үр дагавартай гэдгийг ойлгох хэрэгтэй. Роми 2 дугаар бүлгийн 9-11 дугаар ишлүүдийг харъя. Бодсор мөг үлдэгч хүн бүрийн дээр цөхрөл зовлон байх болно гинэ. Маш тодорхой хэлсэн байна тийм үү? Бодсор мөг үлдэгч хүн бүрийн дээр цөхрөл зовлон байх болно. Юуны төрөнд энэ нь евзей мөн түнчлэн грек хүмүүст байна. Харин сайныг үлдэгч хүн бүрт алдар, хүндэтгэл ба амар тайван нь байх болно. Юуны төрөнд энэ нь евзей мөн түнчлэн грек хүмүүст байна. Бурханд ялгарлах үзэл байхгүй гэж. Үнэн гэдэг болохоор зөвхөн баримт байгаа зогсохгүй сайн зүйл байгаа. Үнэн бол биднийг ухаалд авчирдаг. Үнэн биднийг хамгаалдаг. Хэдийгээр өвдөлттэй байсан ч гэсэндээ үнэн
бидний сайнны төлөө үйлчилдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэ бидний амьдралд ямар ч муу юм болсон бид нар энэ ямар хэмжээний муу юм болцсон бэ гэдгийг би яг бодит байдлаар үнээр нь харах нь биднэрт бас ашигтай байдаг. Ямар ч өвдөлттэй байсан үл хамааран үнэн нь бол үнэн учраас бидний хувьд бол сайн гэсэн үг. Тэр утгаараа үнэнийг дагсан хүмүүс бас зөв амьдарч байна гэдэг ойлголттой. Тэгэхээр хэрэг бид нар бузар мөг үлдэхгүй зөвийг үлдэх юм бол биднэр дээр алдар хүндэтгэл гэж амар тайван байх болно. Ямар гоё амлалтай тийм үү? Бид нар Бурхны алдрыг хуваалцах нь биднэрт Бурхнаас бөгөөд хүмүүсээс хүндэтгэл ирэх нь, хүндлэл ирэх нь бас амар тайван байх нэ. Тэр амар тайван гэдэг бол ямар их өрөөлтэй зүйл гэж. Миний хувьд бол маш олон зүйлийг энэ амьдралдаа үтсэн толгойн хувьд бол би амар тайвнаар цангадаг. Миний сэтгэл амар тайван байх. Ямар их үнцэнтэй, энэ өөр ямар их үнэт зүйлсэн бэ гэдгийг өөрийнхөө голоосоо өгүүлдэг, үнэлдэг байна. Роми 6:17 дээр Паул элчин бичсэн энэ нэг чухал үг байдаг. Харин Бурханд талархал нь байг. Учир нь та нар нүглийн боолууд байсан боловч та нар өөрсдөд чинь өгөгдсөн үг сургаалын хэв маягт зүрхнээсээ дуулууртай болж нүглээс чөлөөлөгдөн зөвхт байдлын боолууд болсон гэж. Өмнө та нар нүглийн боолууд байсан гэж. Өөрөлдвөл бид нар гим нүгэл бол Бурхны алдраас биднийг салгасан амьдралаар амьдарч байсан бол харин одоо уг сургаалын хэв маягт гэж. Уг сургаалт, уг сайн мэдээний хэв маягт зүрхнээсээ дуулууртай болно гинэ. Дуулууртай байдал болохоор энэ зөвхөн оюун санааны асуудал биш, энэ бол зүрхний асуудал байна. Зарим хүмүүс нь толгоогоороо оюун ухаанаараа үннийг мэддэг ч гэсэндээ зүрх сэтгэлээр үннийг үзэн яддаг хүмүүс байдаг. Тэр хүмүүс яг дотроо хуваагдaltaа гэсэн үг. Энэ бол хамгийн аимшигтай, хамгийн их зовлонтой, дотроосоо зовлон зүдвэртэй хүмүүсийн бодит байдал байдаг. Ийм хүмүүст бол дахиж хэлэхэд дайсан ч хэрэг байхгүй. Тэр хүн өөрөө өөрийгөө голоосоо ахуулаад хуваагаа тавьсан байна гэсэн. Тийм учраас тэр хүний хийж байгаа, амьдарч байгаа бүх үйлдэл нь ийм хоёрдмал байна гэсэн үг. Үнэн ба худлын хооронд. Тийм учраас тэр хүн бол амжилтанд хүрэх боломжгүй гэсэн үг. Паул элч зүрхнээсээ дуулууртай болж гэдэг энэ тодтолыг өгсөн байна. Үнэнд дуулууртай байхын тухай Ром ном дээр Паул элч маш тодорхой бичсэн байдаг. Та нар үнэнд дуулууртай байж байгаа чи гэдэг. Тэгээд дуулууртай байхтай энэ ишлэлээр бол зүрхнээсээ дуулууртай болж гэж байгаа. Тэгэхээр үннийг зүрхээрээ хайрлах шаардлагатай. Толгоороо мэдээ зогсохгүй зүрхээрээ хайрлаж тэгээд бүх хүчээрээ, бүх үйлдэлээрээ, өөрийнхөө эрмэлзлээрээ үннийг биелүүлдэг байх хэрэгтэй. Тэгж жагаад биднэрт амьдралд хувьсан өөрчлөлт ирж байна. Transformation гэж. Хувьсан өөрчлөлт болохоор хүн болгон заяагддаг тийм өгөгдөл биш. Зарим хүмүүс шуулганд хамрагдаад маш олон жил болсон ч гэсэн тэр хүмүүс эзнийг хүлээж авахд эхэндээ ямар байсан олон жилийн дараа ерөнхий байдал адилхан хэвээрээ байдаг. Тэр хүнд нэг хувьсан өөрчлөлт буюу transformation байхгүй. Transformation юу вэ гэх юм бол тэр хүн бүр өөр хэмжээнд гарч байгаа. Тийм үү? Тэр хүний итгэл, тэр хүний ойлголт, тэр хүний гүйцэтгэл нь, тэр хүний дуулууртай байдал, тэр хүний үүнийд хандах хандлага нь бүр өөр төвшөнд гарсан. Дээд төвшөнд гарсан тэр хүнийг хувьсан өөрчлөгдсөн хүн гэж байна. Transformed гэж. Тийм учраас ийм хүн л үнэхээр одоо эзнийг алдаршуулж чадна. Ийм хүн үнэхээр амьдралаасаа Бурхны амлалтуудыг элбэг байдлыг бас өөртөө хүртэж амьдрах боломжтой. Үннийг мэдэх гэдэг дээр оюун санааны шинжилэл Роми 12-ийн 2 дугаар ишлэлээр болохоор энэ үеийн явдалд нийцэлгүй харин оюун ухааныхаа шинжилэлээр өөрчлөгдөн байгтун гэсэн байна. Тэгэх юм бол Бурхны сайн, тааламжид төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно гэж. Зөвхөн ингээд үннийг энд эндээс нэг хагас дутуу хальт сонсох, мэдхийн тухай биш. Харин бид нар оюун санаагаа шинчлэх гэснээрээ бид нар одоо Бурхны хүслийг мэдэх боломжтой гэдгийг Библиэр хэлсэн байна.
Оюун санаа ба тархины шинжилэл гэдэг гарчиг би энэ слайдн дээр өгсөн байж байгаа. Оюун санаа гэдэг ойлголтны бүр цаана нь болохоор ертөнцийг үзэх үзэл гэж том ойлголт байдаг. Өөрөлдвөл world view гэж тийм үү. ертөнцийг бүх зүйлийг харахтаа хүн болон өөрийн гэсэн нүдний шилээр хардаг байна. Тэр хүн ягаан шил зүүх юм бол ягаан шилээр ертөнцийг тэр чигээр нь ертөнц бол ягаан байна гэж харна. Цэнхэр шил зүүх юм бол бүх ертөнцийг тэр хүн цэнхэр юм байна гэж харна. Гэхдээ бодит байдал бол тэр хүний ямар шил зүүхээс үл хамааран оршин тогтнож яадаг өөрийн гэсэн өнгө будагта тийм зүйл байгаа. ертөнцийг харахтаа, амьдралыг харахтаа, бурхныг харахтаа, өөрийгөө харахтаа, аз жаргалыг харахтаа, хүний амьдралыг харахтаа, хувь тавиланг харахтаа хүн болон өөрийнхөө өнцгөр харах гэдэг, өөрийнхөө ойлголтоор харах гэдэг. Тийм учраас бурхан биднэрт онцгойлон загсан зүйлүүд нэг нь болохоор наадах чин энэ үеийн хүмүүсийн, энэ нийгмийн хүмүүсийн хийдэг зүйл. Тэр хүмүүс яг өөртөөхөө бодлоор л үннийг ойлгож, өөртөө л үннийг тодорхойлж, хүн болон өөртөө те энэ бол надаа үнэн. Наадах чин чамд үнэн. Энэ бол миний үнэн, тийм ээ? Гэх мэтлэнгээр ийм харьцангуй ойлголт болгож амьдардаг байна. Гэтэл үнэн бол харьцангуй ойлголт биш, харин объектив. Дахиж хэлэхэд та яаж түүнд хандан түүнээс үл хамааран цаана нь байж байгаа бодит байдал байна. Тэгэхээр бид нар world view-г өөрчлөхийн тулд, ертөнцийг үзэх үзлээ өөрчлөхийн тулд бид нар Библийг 66 номтой нь бүгдийг нь мэдэх, унших, тэгээ түүний дагуу үннийг мэдээд өөртөө байгаа алдаатай бодлуудаа, алдаатай үзэл баримтлалуудаа, алдаатай оноллуудаа цаашлах юм бол алдаатай практикуудаа барьж авах хэрэгтэй. Бөгөөд түүнийгээ засах хэрэгтэй. Библийг унших болгондоо би өөрийгөө барьж авдаг. Библиэлд энэнийг үнэнгээ хэлсэн баг чинь би ингээ худлаагаар ойлгоод байсан юм байна. Гэт өөрийгөө би засдаг. 30 хэдэн жил би өөрийгөө бодол санаагаа заслаа. ертөнцийг үзэх үзлээ Библийн дагуу заслаа. Үржлүүлээд засах болно. Яагаад гэвэл Библиэлд шаардлагагүй ном байхгүй, хэрэггүй ишлэл бас байхгүй. Тэр бүгдээрээ үнний тухай өгүүлдэг. Бөгөөд үннийг бид нар зааж сурдаг учраас бүх бичвэр биднийг заахад, сурахад зөв байдалд чиглүүлэхэд тусдаа гэж Библиэлд хэлсэн байдаг. Тарих яан шинжлэгдэв юм бэ гэж англиар болохоор rewiring гэдэг үг байдаг. Хуучин буруу холболтуудаа, ойлголтуудаа бүр тархины эд эстэй буруу холболтуудаа эвдэж салгаж байгаа шинэ холболтуудыг, шинэ сүлжээг тархиндаа бий болгодог анатоми бүтцийн өөрчлөлийн тухай ярьж байгаа. Тэгэхээр олон жил Библийг уншсан хүмүүсийн дотор Библийн дагуу тархинд нь холболтууд бий болдог байгаа. Өөрөлдвөл зөв зүйтэй холболтууд нь хүчрхжээд хоорондоо энэ нейронууд нь яг биентэйгээ холбогдох ёстой нейронууд нь хооронд нь холбогдоод маш хүчрхэг үнэн дээр төвлөрсөн сүлжээг бий болгодог байгаа. Сүлжээг худал хуурмгийг баримталж исэн шаардлагагүй ой санамж амьдрал босон үйл явдлуудыг хадгалж байгаа тэр эд эсүүд тэр нейронууд явандаа замхарч алга болдог. Үхдэг. Түүний оронд шинэ холболтууд, шинэ нейронууд буюу тархины эд эсүүд бий болдог. Ийм үзэгдэл байдаг учраас бидний оюун санаа өөрчлөгдөн гэдэг нь зөвхөн бидний ухаан өөрчлөгдөд шинжлэхдээ зогсохгүй миний ухааныг агуулж байгаа. Тийм ээ? Миний ухаанд хост хийж байгаа тарих өөрөө шинжлэгддэг байна. Ийм хүмүүс бол бүр амар гоё. Яг л энэ бүтцийг, дэд бүтцийг бий болгоцсон учраас бүр бодож сэтгэхтэй ийм үндэслэлтэйгээр үнэн дээр тулгуурлаж бодож сэтгэдэг ийм хэмжээний бүтээн байгуулалтыг Библийн судлаач тийм Библийг судалдаг оюутнууд, Библийн оюутнууд буюу дагалдагч нар өөртөө бий болгодог байх нэ. Филиппо ном дээр 4:8 дээр ингэж хэлсэн байдаг. Эцэст нь ах дүүнэрээ юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь цэвэр ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтай байна. Хэрвээ альва сайн үйлс байгаа бол хэрвээ магтууштай ямар нэгэн юм байгаа бол тэдгээр юмсыг бодож санацгаа гэсэн байна. Өөрөлдвөл бид нар бодлын амьдрал, бидний фокус, бидний яг бодлын фокус, бидний алдаан дээр биш. Гэр нүгэл дээр биш. Энэ ертөнцийн хамаг бузар булаа дээр биш. Тийм үү? Хор муу санаатай хүмүүс дээр биш. Гэр нүгэл дээр биш.
Харин энэ дээр бичигдсэн байгаа. Эдгээр зүйлс юуны төрөнд үнэн. Юу нь үнэн гэж хэлсэн тийм үү? Энэ дээр бид нэр өөртөөхөө бол санаагаа төвлөрүүлж бодож санацгаая гэж Паул хэлсэн байнамаа. За эцсийн үнэн болохоор англиар ultimate truth гэж хэлж байгаа тийм үү? Энэ бол эцсийн гэдэг нь болохоор цаг хугацааны хувьд яриаггүй харин хамгийн гол хамгийн том үнэн гэсэн санаа. Эцсийн үнэн бол юм биш харин person буюу хувь хүн байгаа. Иохны 14:6 дээр Есүс би бол зам, үнэн, амин хинч надаар дамжуулгүйгээр эцэгт хүрэхгүй гэж хэлсэн байна. Тэгэхээр үнэнтэй харилцаа гэдэг болохоор явж зөвхөн факттай, баримтуудтай биш. Харин энэ бүх ойлголтуудын цаана байгаа Бурхны хүү болох Йешуа Хамашиах гэдэг энэ бидний аврагчтай холбоотой. Түүний тухай ярьж байгаамаа. Үннийг ихрэмлэж амьдрах, үнд суралцах, үннийг эрхийлэх тийм үү? Үнд дуулууртай байх, үннийг хайрлах, үнний дагуу амьдралаа цогцлон өөрчлөх гэдэг болохоор эцсийн бид нэр аврагч эзэн биднийг диаволын хаанчлалаас, харанхуй хаанчлалаас гэрэлд гаргасан. Бидний гэм нүгэлтэй амьдралаас ирээдүйд мөнхийн шийтгэлээс тийм үү? Диавол буюу унсан тэнгэр ичнэр зориулсан галт нуураас аварсан миний таны аврагч Йешуа Хамашиахын тухай юм аа. Тийм учраас бид нэр түүнд зөвхөн сэтгэл хөдлөөрөө тий хайртай, дуртай, тааламжтай хандах нь хангалттай биш. Бид нэр Бурханд мөргөж өөрийнхөө эзэн Йешуа үнэнд мөргөж амьдрах хэрэгтэй. Тийм учраас Иохан номын 4:24 дээр Бурхан бол сүнс. Түүнд мөргөгчт нь сүнсээрээ үннээр мөргөх ёстой гэж айлтлаа гэсэн байна. Тэгэхээр бидний мөргөл бол зүгээр цуглаанд очиод хөгжим тоглоод гараа өргөөд нүдэн ханаад эсвэл сүгдөөд мөрөхийн тухай, дуулахын тухай асуудал биш. Иохны 4-р бүлэгтэр энэ нэмэгтээ асуусан байдаг. Хүмүүс бид нарыг Бурханд мөргөхийн тулд Иерусалимд очих хэрэгтэй гэдэг ах юм. Зарим нь болохоор энэ уулын орой дээр мөргөх ёстой гэдэг ах юм. Бид нар хаана мөргөх ёстой бэ гэж асуусан. Өнөөдөр зарим хүмүүс тэгж асуудаг те. Бид нар Бурханд мөргөхийн тулд цуглаанд явах ёстой юу гэдэг. Сүм дээр очих ёстой юу? Цуглаанд явъя гэж ярьдаг. Жинхэнэ мөргөл бол хаарын газар очдгийн тухай асуудал биш. Жинхэнэ мөргөл болохоор бид нар сүнсээр ба үннээр Бурханд мөрөхийн тухай асуудал байна. Тэгэхээр үннээр мөргөнө гэдэг нь болохоор би үннийг дагнаа гэсэн үг. Үнэн ямар ч хэцүү байсан, ямар ч челленж юм байсан, тийм үү? Надад ямар ч тааламжгүй байсан би үнний дагуу амьдрахыг сонгож яана гэдэг бол өөрөө мөргөл байгаа. Бага газараа яг бодит амьдралдаа үнэнд мөргөж амьдардаг. Сүнсээр бөгөөд үннээр мөргөж амьдардаг буюу үннийг дагдаг. Тэгээ үнэн гэдэг нь болохоор ахиж хэлэхэд энэ болохоор баримт факт биш ганцхан тийм ээ. Харин бидний эзэн Йешуагийн тухай асуудал байна. Тийм учраас үнд мөргөцгöö бүгдээр яг үннээр амьдрий. Худал хуурмаг зүйлүүдээс холдъё. За энэ слайдыг харах юм бол биднэрт үнэнд нэг бол сөргөөр хандах, нэг бол эергээр хандах боломж байна гэсэн үг. Үннийг сонсоод бид нэр үл тоомсорлох боломжтой тоохгүй байх. Надад хамаагүй чухал биш гэж. Эсвэл үннийг хаах тийм үү? Энэ үнэн юм уу гэд үннийг эргэлхийлж хаах хоёр сонголт байна. За үннийг сонсонгуудаа дургуутсах эсвэл баярлах хоёр сонголт байна. Үннийг сонсоод үннээс зүхтах боли амар хэцүү юм байна. Боли амар хүн санагдчихлаа надад. Тэ? Боли. Надаас аюух юм шаардах гад. Аюух золиос гарах гад. Надад амар юм таагүй болчлаа.
Тэ ингээд миний амар тайвнаас сулгаалаад. Би ингэнийх гой ингээд тухта тайван амьдрчий гэсэн чинь тэ ингээд миний дотор байгаа асуудлыг гаргаж ирээд. Эсвэл суралцах. Тийм үү? За би үнэхээр буруу амьдарч ирсэн байна. Юу юуг Библи заадаг гинэ? Үнэн гэж юу юм бэ гэж. Понци Пилат хүртэл асууж ирсэн те. Үнэн гэж юу вэ? Бидний хэзэн ишүү болохоор өөр яг үнэн зогсож байсан ба түүний өмнө. Эсвэл үннийг сонсоод бидний эсэргүүцэж болно, эсвэл дуулууртай байж болно. Хүмүүс өөрийнх нь тухай үннийг хэлэхээр ихэнхдээ дургуутсдаг байна. Ихэнхдээ дургуутсдаг. Яагаад гэвэл тэр хүн одоо муухай үзмээргүй байдаг учраас. Ялангуяа тэр хүний талаар шүүмжийг хэлэх юм бол, тэр хүний бодит байдлыг гаргаж ирж хэлэх юм бол дургуутсдаг. Тэгээд үннийг хэлсний төлөө тэр хүнийг зандаг, тэр хүнээс харилцаагаа тасалдаг, тэр хүнтэйгээ дайсан болдог үзэгдэл бол Азийн ахуй соёл буюу монголчуудын дунд маш их байдаг. Үннийг хэлсэн хүн дайсан болчдөг. Баруунаас ялгаатай. Баруунд болохоор ари өөр. Үннийг хэлэхэд бол тийм ээ, үнний тэр хэлж байгаа фактыг бодит баримтыг болохоор тухайн хүнээс нь салгаж ойлгох тийм ахуй соёлын ялгаа байдаг бас. Бид нар үннийг сонсоод эсэргүүцэж болно, дуулууртай байж болно. Эсвэл үннийг сонсчод бид үргэлжлүүлээд буруугаар амьдраад тэ одоо ижил хүүстнүүд шиг адилхан үргэлжлүүлээд энэ бол миний бодит байдал, миний мэдрэмж, би ингэж амьдрмаар байна тэ гэсэн байдлаараа бид нэр үннийг үгүйсгэж амьдрч болно. Эсвэл бид нэр жинхэнэ үнэн дотор суугаад, үннээр амьсгалаад тэ үннийг хүлээн зөвшөөрөөд, үннийг хэрэгжүүлээд, үннийг мөшгөөд, үннийг номлоод, үннийг яриад, үнний төлөө тэнцээд амьдралаа өөрчлөж болно.